За бид өмнө simple хурд буюу жишг хурдын тухай ойлголтыг үзсэн. За хугацааны тухайн моментод жишг утгын мэдээллийг авдаг тухай ярьсан. За энэ утгын мэдээллийн хэмжээг битийн гүн буюу bit depth гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог. За битийн гүн буюу битийн тоо их байх тусам тухайн утгын наривчлал өндөр байх болно. Файл зэсний new мөрнөөс audio file командыг ажиллуулж үзье. За нэмэлт цувханд bit depth гэсэн төлөв харагдаж байна. За энд битийн гүний утгыг 8 битээр авбал динамик царааны утга 48 dB буюу децибел болох ба энэ нь амплитудын утгын өөрчлөлт хийхэд сайн хийгддэг тийм талтай. За өргөн ашиглагддаг битийн гүний хоёр төлөв байна. Энэ нь 16 бит, 24 бит юм аа. За 16 битийн гүнийг CD-д ашигладаг ба энэ үед динамик царааны утга 96 децибел байдаг. За 24 битийн динамик царааны утга 144 децибел байна. Хэрэв 32 бит float гэсэн төлөвийг сонгвол динамик царааны утга 96 децибел болно. За simple хурдтай адилхан битийн утга их байх тусам аудио файлын хэмжээ том болно. Битийн утгын хэмжээг сонгохдоо компьютерийн үзүүлэлтийг тооцсон сонгох нь зөв байдаг.